Ивент итгэгч Skytel. Most итгэлтэй шүү. За. Yeah. Yo. Hey. Да, бэлэгжлэх дандаа. Гараад үзүүлээд өгчнэ. Саминаа 1162 дугаартай Болор Эрдэнэ байна. За Болор Эрдэнэ ямар үзэлбэр үзүүлэх вэ? Өөрийнхөө зохиосон англи хэлээр дуугаар өглөн. Унган англи хэлтэй юу? За тэгж хэлж болох юм болоо тий. Чиний өмнө тайз нээлттэй, микрофон нээлттэй. Амжилтсан. За баярлаа. In a prison and witnessing that this law never existed in this world when this boy is lost without a mission, never reminiscing a happy memory, never ever be treated by the meanings life give you. World way to teach you, say that mama never leave you, they will always believe you, never give yourself a redo. Now, let me tell you, let me out of my chest as I possess every mind, my thoughts, my mentality function I can never be developing. I've been leveling up in the sentence of words carefully, placing bombs in the melody. I can never be ready for my chemistry. I must have a self-esteem like these days. I'm supposed to be fading these critics, invading my parents. Well, after that, I'm all about lyrics. This is my mission, making a difference through the resistance against these twisted systems and people's lives. Ambitious, bad as brains is damaged. If you see myself in this maze, it's about to collapse and spot you. And this is the spatula's Dracula. Never had the mind to never collapse in a sign that may be top of my head. This is a freestyle right now, this moment about exploded. I'm about to not to show it. I've been giving up and not knowing it. I believe you, don't give up. Thank you very much. Thank you for having me here. Монголд амьдарч юм уу? Тий. Сониучлал асуудалтай. Гэхдээ яагаад англиар өглөх хэвтэй? Монголоор өгүүлж болтгүй юм уу? Уран бүтээлээ англиар цацаж дэлхийд танигдъя, дэлхийд мэдэгдъя, өөрийг хүмүүст сонсуулъя, хүмүүст өөрийнхөө бодол санаал илэрхийлье. Тэр хүмүүс сурах ёстойгоо сураад, авах ёстойгоо аваад, хайх ёстойгоо хаяа гэсэн тиймэрхүү бодолтой болохоор англи хэлээр хэлж байгаа юм да. Чи дэлхийд гарч танигдахдаа яг монгол хүн гэдэг утгаараа танигдах нь чамд илүү юу байна уу? Эсвэл тэр нь хамаагүй. Би зөвөр өөрөөрөө л танигдах нь Хамаатай ойлгох уу? Монгол улс гэж зарим нь бол мэдэхгүй те. Тэгээд Азаас нэг юм хүн гараад ирнэ гэж төсөөлгүй байх гэж би боддог байхгүй юу? Тэгээд би энийг ордоод үзтiin болов уу гэж бодсон байхгүй юу? би сая чиний яг нөгөө үгэлснийг ерөөсөө нөгөө качап хийж чадсангүй л дээ. Окей. Миний хамтран зүтгэгч баяраа. Яг энэ төрлийнх нь нэлээд том төлөөлөл бол энэ ч бол сууж байгаа. Тэгэхээр би сэтгэл асуумаар байна л да. Гадаадын зах зээлд ингэж харахгүй. Чи өөрийгөө олоогүй шүү дээ. Өөрийгөө ерөөсөө олоогүй. Яг үг бол бичих юу бол байна. Чамд бол үг rhyme scheme дээр бол гой комплекс юмуд орж ирэх нь ирж байна. Гэтэ чи хэнийг бүр ингэж нөгөө хэнийг штэ. Хэнийг бүр амар дуурайдаг. Амар. Яа. Амар адилхан сонсч чи өөрөө мэдэхгүй ч магадгүй л дээ. Амар алхас. Чи ийм ингэж дөөрөх юм бол чи гадаадын захтаа чамаа шууд сонсоод окей за энэ бас нэг copycat байна те. Гээл чамаа шууд ингээл dismiss хийгээл хай. Тийм үү? Чи бүр онцгой бүр unique байж ш. Тэгэхээр би чамд л огт хоосонгүй хөхт бол биш байна. Авиас байна. Чадвар хэл бол сайн байна. Тэ? Энийг чи зөв ашиглаад өөрийгөө л олох хэрэгтэй байна да. Хүмүүс хэлдэг дээ. Одоо Eminem-тэй чи айгүй адилхан сонсож чи нэг чинь тэгж ийн гэх. Тэрэн дээр бол тэрэн дээр хөгжиж явах байх гэж бодож байгаа. Копид ч биш л те. Эндээс би өөрийнхөө юм үүсгэх байх. За, чимгээ шүгчэн сэтгэлээ сонсъё. Эхний дэгийн базар дугуурлаа, жоохон дээш харлаа. Шука шүгчэн базар дугуурлаа, дээш харлаа, улам бухимлаа. Одоо би чамайг ол чиний нүдийг олж харж штэ. Тийм учраас би өшөө чиний нүдийг харах гад базар дарахгүй хүлээгээд ирсэн. Чука. Би энэ дээрээс юу гэж бодож байна гэхээр би өнөөдөр нийгмээр тэр чигээр бухимдал. Би чамаа жоохон бас бухимдаад л яваад байгаа юм бол. Харин манай ингээд миний үеийн хүүхдүүд байна л да. Айгүй их цаг хугацаа ингээд надад алдаад идэм санагддаг. Би ингээд өөрийнхөө насны хүүхдтэй ингээд ярилцаад яхахлаар за хөшөө чам зорилго тавьсан уу? Чи зорилго таваагүй юм байна те. За тэрнийхэн төлөө юм төлөвлөгөө гаргасан уу? Төлөвлөгөө гаргаагүй юм байна те. Ингээд яхахлаар
Үгүй тэрийг намайг шүүмжилдэг гэж хүлээж аваад байдаг. Би болохоор үгүй наа чи шүүмжлэл биш би чамд тэ буруу гэдэг эн чин буруу шүү. Эн чин чамд сайн талтай шүү гэдгийг илэрхийлэх гэж тэгж хэлдэг. Тэгээд манай нийгмийн хүүхдүүд ингээд амьдраад байгаа юм шиг надаа. Тэр нь ер нь дундаар илэрхийлэх юм болов уу гэж босон л та. За уг бодлооч. За шийдвэр гаргая. Чимээч. Тэнцвэлмээр байна. Баярлаа. Баярлаа. Чука. Миний хувьд бол би чамайг ойлгосонгүй. Учир тэнцвэлсэнгүй. Баярлаа. Баяраа. Том амбицтай ууч сайн хэрэг. Битээ бууж өгөөрэй. Тэ? Цаашдаа бас юу ч болох юм лээ те. Эрийг бүү бас гэдэг ш тэ. Тэгэд анхны бас тийм гадаадд нэрээ гаргасан рэпер болох ч юм уу хэм идэх. Би бол энэ тайзан дээр бас нэлээд хэдэн рэперүүд орж ирсэн. Авьяаслаг Монголын шоун дээр. Чи бол тэдрээс бол яг үнэ хэлэхэд бол 20-30 дахин илүү байлаа. Тийм учраас тэнцвэл. Баярлаа. Хоёр тэнцсэн нэг тэнцээг болчлоо. Ер нь ягаад зөвхөн Монголдо байх хэрэгтэй юм бэ? Бид нар гадагшаага Монголыгоо ойлгох хэрэгтэй тийм үү? Тэ. Би чамайг залуу хүний чинь хувьд зоригтой байгаагийн чинь хувьд бас тэнцвэллээ. Баяр үргээ. Юуны төрөнд баяр үргээ. Өөрөөрөө байчилсан чи баяр үргээ. Муу биш энэ юусэн муу биш. Нэг юм өөрөө гарах шигсээр өөрөө төрөж байгаа гэдэг чинь тийм. Чуулаагүй. Тийм ээ. Гэхдээ нэг юм хөрхийн нэг яг жинхэнэ нэг юм хүсэл зориг ч юм уу юм шатаад байна. True passion. Шатаад байгаа. Нөгөө ивэ болохгүй байх. Түнс биш юу нь бол байгаад. Баас нь байна. Хипхопор Монголынхоо нэрийг дэлхийд таниулах зорилготой рэпердээ амжилт хүсье. Рокетбэй шүүгчийн хэлснийг санаарай. Тэгвэл та энэ үзүүлбэр болон бусад сонирхолтой үзүүлбэрүүд үзэх хүсвэл Авьяаслаг Монголын шоуны YouTube сувагт үзээрэй.